За, Ливингстон хотод байна. Маргааш өглөө Ботсвана явах гэж байна. Тэгээд дугуйнд маань жоохон асуудал тулгарсан. Араа солигчны тороосоо солихгүй болохоо хэлсэн. За тэгээд Ливингстон хотод байдаг дугуй сурын газар ирчээд байж байна. Ливингстон хот байтугай ер нь бол Африк даяараа ер нь бол дугуй засвар дугуйны одоо сэлбэг худалдаа юу вэ энэ сайн сурчин олоход бол маш хэцүү байд юм байна. За энэ бол ерөнхийдөө энэ хавьда байх хамгийн том дугуй засварын үйлчилгээ байгаа. За тэгээ эндээс ямар ч нэг сэлбэг залгуулж авлаа. Би бол ерөнхийдөө айгүй сайн сурчин дээр л одоо засуулахыг хичээдэг. Би өөрөө бол тийм амар сайн засч масч чадахгүй. Дугуйгаа нөхөөс ахуулаад ойр зургийн юм уу хийж чадна. За тэгээд бусдаараа бол нэг амар лаг биш ээ. За тэгээд энд нэг иймэрхүү засварын газар ирчээд байж байна. За өнөөдөр 8 дугаар сарын 6-ны өдөр яг одоо Ливингстон хотод өглөөний 8 цаг өнгөрч байна. За би ачаа бараагаа янзлаад бэлдээд Ботсванагийн хил рүү явхад бэлэн болчиход байж байна. За Ливингстонс байх хугацаанд ерөнхийдөө дараагийн улс руугаа аялах бэлтгэлээ базаагаад дугуйгаа янзлаад за тэгээд видео бичлэгүүдэд оруулалт дуусгаад ерөнхийдөө бол ажлуудаа ерөнхийдөө бүгдээ зэгцлээд дууслаа. Тэгээд дараагийн улс руугаа аялахад хөнгөрөөд авсан байна. За ингээд бүгдээрээ Ботсванагийн хилийн зүг. За цаашлаад Ботсванагийн газар нутгаар аялах болно. Hello, how are you? За яста энүүхэн дэшээ гарч ирэх гэж мчиж шүү. Ойртоо дугуйж игээгүй. Жоохон хүндэрсэн байна. За энд одоо 2 цаг 3 цаг болж байна. 2 цаг өнгөрч байна. За тэгээ Казонгула гээд бомбт дээр нь ирчлээ. За тэгтээ өнөөдөр бол орё гэж бодохгүй байна. Өнөөдөртөө Ботсванагийн талаар нэг жоохон судалгаа хийнэ. Өндөө өнжинөө интернет хангалттай байгаа учраас тэгээд судалгаасаа хийж байгаа маргааш өглөөдөө Ботсванагийн хил рүү орноо. За Казонгула гээд ирчлээ дээ. Ийш ирэх юм байна.
За энэ болохоор ерөнхийлөгчийн сонгуул нь болох гээд одоо нэг өнөө шоу чинь явагдаад байгаа юм шиг байна. Болж байгаа юм шиг байна. Тэгээд ерөнхийдөө энэ Танзани, Кenya гэдэг энэ бас зэрэгэлдээ дээр зүүн Африк улсууд болохоор нүгэлтээ одоо дуу хөгжмөндөө амар дуртай хүмүүс байт юм байна. Тэгэл нэг үндэсний бүжиг гэдэг ингээд тойрон бүжиг хийгээл идэг. Эдгээр нөхдүүд ерөнхийдөө ингээ огшоож л явж байгаа нөхдүүд юм байна. Энд тэнд очиод бүжиг зохион байгуулаад тэгэл хүмүүсээ урайлаад ерөнхийлөгчийнхөө сонгуулийг хинд идэ тэрэнд өгөөрэй л гэдэг ингээл явдаг нөхдүүд бол та сүртэй юмнууд л явж байна да. Дуу шуутай. За Ботсвана болон Замбиа хэрэг хил дээр ирсэн байна. Өнөөдөртөө бол хил гарахгүй. Маргааш өглөө гарыг гэж бодож байна. Hello. За тэгээд нэг юм guest house-ын гадаа ирсэн байна. Ороод үнэн ханшин судлаад үзээд тэгээд. За оройны мэнд би Ботсванагийн хилийн бомтоос 1 км-ийн зайдаар ирчихсэн нэгэн guest house-д ороод ирсэн байж байна. За нэлээд эрт ирсэн учраас аяллахад төлөвлөгөөг Ботсвана улсаар аяллахад төлөвлөгөөг нэлээд сайн гаргалаа. За бас дээрээс нь хилийн бомтыг сайн судалж үзлээ. Нэлээд одоо өндөр шалган нэвтрүүлэгттэй тийм бомт байд юм байна. Бараг л хагас өдрийн ажил болох юм шиг байна. За тэгээд ерөнхийдөө Ботсвана улсаар аялах төлөвлөгөөгөө нэлээд сайн ямбаа гаргасан. За энэ удаагийн улс орн бол нэлээд онцлогтой байна. За юугаар онцлогтой байна гэхээр Ботсвана болон Намибиа хоёр улс нь одоо хилийн зөрчилтэй, хилийн маргаантай улс учраас одоо нэг л газараар хилэлдэв юм байна. Тэгэхээр би ихэнх тохиолдолд одоо хойноос нь ороод өмнөд талаас нь ингээд дараагийн улс руугаа нэвтэрдэг бол энэ удаад бол тэгэх боломжгүй байна. За тэгээ яг эндээ одоо ингээд зориулсан одоо яг юм бүтэн аялах маршрут зохиож байна. Зохиож ин ч байх уу тэг хүмүүсийн аялсан туршлагуудыг нь хараад за тэгээд ер нь хаана ямар газрууд байд юм бэ тэрэн дээр нь үндэслээд хэд хэдэн маршрут зохиолоо. Тэгээд маршрут бол ингээд ерөнхийд нь гаргачихад айгүй амархан байдаг. Гэхдээ яг бодит нөгөө орчин нөхцөл байдлыг сайн мэдэхгүй. Тэгээ яг тэр зөвхөн төсөөлөл байдаг. За хамгийн нэгдүгээрт ерөнхийдөө нөгөө онгон зэрлэг байгаад учраас нөгөө хурдны замаар нь явж хахад аюул осол хэр ихтэй байдгийг гэдэг талаас нь судлаа. Харьцангуй бол нөгөө арслан ч юм уу зэрлэг амьтад бол харьцангуй байдгүй юм байна. За тийм болохоор энэ нь бол давуу талтай. Харин заан маш их элбэг нөгөө хуршигэл бэлтжээд юм байна. Миний судалснаар. Тэгэхээр ер нь бол болгоомжтой явчихад бол асуудалгүй юм байна гэж харж байна. За тэгээ Ботсванагийн цаг агаар нэлээд хуурай дуу цаг агаартай юм байна. Замбиад байснаас илүү их одоо ус нөөцлж явах хэрэгтэй юм байна. Усныхаа савыг бэлдэх хэрэгтэй юм байна. Гэх мэтчлэн одоо бэлтгэх зүйлс их байна. Тэгээд тосгодууд нь бас нэлээд хоорондоо зайтай байд юм байна. Гэх мэтчлэн иймэрхүү одоо шин сорилтууд гарч ирж байна.
За энд ч нэг л юм дутуу байна да. Англи маягийн breakfast юм шиг байна. Нөгөө буудлын юунд орцсон байдаг. Үнэндээ орцсон байдаг өглөөний үнэгүй цай. Гэхдээ яг хавтаа одоо хоосон байснаас тэр жоохон жол юм. Энд төсөөсэйг одоо ингэж хотго сэрээ барьж сурж байна. За одоо ингээ хил рүү явнаа. Окей. Thank you. Yes, thank you very much. За ингээд линзүк. За хил дагуух амьдрал иймэрхүү байна да. За казангула ишана. За хоёр орны хилийн бүс рүү ороод ирлээ. За тэгээд нөгөө Виктория хүрхийг одоо үүсгдэг гол бол Замбези гол байдаг. Тэгээд хилийн Ботсванагийн хил рүү орохын тулд Замбези голыг заавал Замбези голын дээгүүр нь заавал гардыг байна. За тэр урд харагдаж байгаачлан тэр маш гоё, маш том гүүрээ гарах юм байна. Good morning. Good morning. How are you? Fine. За энэ бол Замбези гол. 100 гаруй метр өргөнтэй биш шүү. 200 метр ч төгч магадгүй юм байна. Тэм багт шүү. За Ботсванагийн хэлээр За Ботсванагийн төрөнд л баян байд юм биш шүү. Энд нэвтрэх гэж алаан болж байна. За ингээ Ботсвана улсын хэл нэвтрлээ. За Ботсвана улсын хэлээр ороод ирлээ. За сайн мэдээ гэвэл виза авч чадсан байна. За жоохон тааруу мэдээ юу вэ гэхээр надад 14 хоногийн виз олголоо. Надад ч юу яах вэ? Ер нь бол газрын хэлээр орж байгаа хүмүүст 14 хоногийн виз л хамгийн дээдл нь олгод юм байна. Виза авч байгаа хүн бол тэгээд хамгийн дээдл нь 3 сарын виз авах боломжтой байд юм байна. Тэгэхээр одоо 14 хоногийн хугацаанд их л давчуу аялал хийх болж явах шиг байна. Би тэгээд одоо бодож байна. Одоо цаашаа би Маккатакики гэдэг нэг маш гоё байгалийн үзэсгэлэнт газар явж байгаа. Hello. Тэгээд ер нь нэг зарим газартаа одоо нөгөө хичхайкинг хийгээд замын машин дагтаад ингээд явахгүй бол ер нь өдөр хоног бол ер нь бол их давчуу байх юм шиг байна. Нэг ойролцоогоор нэг 1000 гаруй километрийн аялал байгаад байдаг. Тэгэхээр зэрэг одоо хамгийн бага зардлаар аялах арга юу вэ гэхээр ерөөсөө л замын машин дагдаал зарим газарт нь үнгүй аялал, зарим хэсэгтээ
Үн тохиролцол замын машин дагдал аялна гэсэн үг юм байна. За нэг иймэрхүү сони хачинтай байна. Hello. За Ботсвана бол ер нь бол маш олон хүмүүс ингээд сафари аялал хийд юм байна. Тэгээ яг энд чинь нөгөө яг онгон зэрлэг байгалаараа амьтад нь энэ тэндгүүл байж идэг газар юм шиг байгаа. Тэгээ юм төсөөлөлттэй байна. Тэгээ судлаад байхад ер нь бол тиймэрхүү мэдээллүүдийг олж авсан. Уул нь бол яг энэ онгон зэрлэг байгалаар дуугаж игээд явъя гэж бодсон боловч цаг хугацаа жоохон давчуу болсон байна. Эндээс шүү Зимбабве хил рүү бас гарч болд юм байна. За Ботсвана руу ороод ирсэн чи өнөө мө Пумба чи энд тижээвэр гахаа болцсон. Бэж байдаг юм байна. Алдсан юм байна. За SIM карт авд юм уу? SIM карт авах гэсэн чи заавал зам хазааж 7 км явж иж Казан гэдэг нэг жижиг Казан үл юу лээ. Тосгон руу нь очиж авах хэрэгтэй юм байна. За одоо энд цаг 14 цаг болж байна. Өглөө 9-оос хойш хил нэвтрэх гэж нэлээд юм боллоо виз авах гэж. За дараа нь виза авсны дараа хамгийн түрүүнд SIM карт авах гэж бас нэлээд юм боллоо. Орон орны SIM карт авах бас ялгаатай байд юм байна. За ойртоо Замбия болон Ботсвана гэх зэрэг улсуудаар амар халуун болж байна. Өнөөдөр л хэд 32 градусын халуун байна. Тэгээд нэг жоохон хүнс авчаад дэлгүүрээс хүнс авчаад 1 литроос хүнтэрчөөд тэгээд жоохон халуун жоохон буухыг хүлээж байна. Тэгсэж жаад явна да. Оройны сэрүүн дээр сайн жийж явна. Хүч чадал бол байна. Тэгээд нэг сайн жийж байгаа орой эртхэн шиг кемплнаа өнөөдөр. Ботсвана бол юугаар Намибигаас амар ялгаатай байна. Бүр нөгөө тосгодууд нь холдоод ирчихдээ юм байна. Газрын зураг харлаа. 300 км-т 2-3 2 тосхон байна. Тэр энэ 100 км-т нэг тосхон байна гэсэн үг юм байна. Тэгээд бүр замаасаа гараад бас тосгодууд байх нь байна. Тэр нь тэгээд замаасаа гараад нэг 40-50 км явж иж очин ихлээр чинь одоо миний нөгөө зорж байгаа газраас нэлээд зайтай болчихж байгаа учраас өдөрт бол тэгэл нэг 100 км заавал жийж нөгөө дээрээс нь хүнсний болон усны сан нөөцтэй явах хэрэгтэй юм байна. Манай Монгол нэг юм байдэн штэ. Монголч бүр заримдаа баруун аймагуд бол ер нь 200 км-ш явж иж сумтай залгаж магадгүй. Цаашдаа яалтчгүй онгон зэрлэг байгаль байна. Агаас хитэн таракууд зөрдөм байна. Хүмүүн байдгүй. Огт хүн байдгүй юм байна. Одоо эндээс чи нэг 30 км-ийн цаана Замбия бас байгаа ш. Замбия дээр бол ерөөсөн хүн холигч байгаа. Тэгэд энд нэг ширхэж хүн байхгүй. Амар гоё байна. Бурхан минь. Хардаа сочлоо штэ. За угаасаа энэ зам бол энэ замын нэр бол нөгөө Зааны Elephant Highway гэдэг нэртэй зам юм байлээ. Хөршиг үлддэг гэсэн зам байна. Битээр хийнээс очиад сая. Энэ нөхөр цаашаа явж байна.
За нар жаргаж байна. 2 км-ийн цаана Chobbe Mofani Forest Lodge гэдэг ийм газар байгаа юм байна. Юуц нэг очиод үздэг ч юм бэлүү, болдог ч юм бэлүү. Нэлээд үнэтэй лож ахаад та ер нь бол. Тэгээд 2 км-ийг нь очиод буцаад ирнэ гэж байхгүй. Тэгэхээр тэр хавцаага бас кемплж болдсон болов. Ядаж нэг хүн бараатай кемплүүл те. За юу ч энэ газар руу нэг яваад үз. Сүртэй. Энэ олстой. Үгээр хэлхий аргагүй. Гайхамшигтай цаг үе тохиож байна. За энэ замын нэр бол Elephant Highway гэдэг нэртэй зам байгаа шүү. Тэгээд энд ерөөсөө зам бэлтдэг газар гэсэн. Би ямар сайндаа л эргэн тойрно айгүй сайн сэрэмжтэй харж явж байгаа. Түрүүн бас нэг чочсон байгаа их. Яг миний хажууд эдээшлээ явж ирсэн. За энэ нэдлийн зайтай байгаа шүү. 100-аас 100 гаруй метрийн зайтай байгаа. Нэлээд татчихад харуулж байна. Хамаагүй ойртож ус болохгүй юм байна. Эдгээр чинь амар хурдан. Цааталт нэг машин зогссон. Аваарад татсан зогсож байна. Гайхамшигтай цаг мөч. Супер. Nice. Пам. Амар гоё байна. Ярих юм алга. За одоо энэ урдахгүй урд нэг лож байна. Тэнд ерөөсөө хоны өнөөдөр ерөөсөө энд заанд дэвсүүлэх юм шиг байна. За явцгаая. За ийшээ салах юм шиг байна. 2.4 км гэж байна. Амар элстэй юм байхгүй ч. Опа. Нөгөө зан чи энүүх хүнд байгаа шүү дээ. Хүүе, энэ ч одоо юу болж байна? Ийм байж болд юм уу? Энэ хартаа. Энэ хартаа. Чуулж штий. За ер нь эндээс холдсон дээр юм шиг байна. Их аюул тайчиж магадгүй. Энд дээр цөөрөн байна. Үнэхээр санаандгүй явж байгаад итгэмээргүй гоё газар ирсэн байж байна. Энэ тэгээд нэг ийм газар ирсэн. Кемплэх гэж байна. Би үнэхээр бас танарт үзүүлэх гэж яарж байгаа ч гэсэн яг одоо бол тохиромжтой цаг үе биш байна. Маргааш өглөө ургахын удаан нарнаар эрт тусч байгаа зураг авъя гэж бодож байна. Үнэхээр ийм газар байд юм уу? Ингэж болд юм уу гэмээр энэ газар нэг зүйл хийжээ. За тэгээд яг миний энэ байхна засч байгаа энэ газар бол camp site байна. Ер нь $30 амар миний хувьд бол нэлээд үнэтэй шүү дээ. Би буудалч $30 төлж байгаагүй шүү дээ. Ер нь бол тэгэхэд бол $30 бол нэлээд үнэтэйдээ орж байна. Тэгэхдээ
Үнэхээр ийм гоё үзэх харах юмтай юм бол яагаад үгүй гэж бодоод та нартай маргааш өглөө эртлэн босч чад үзүүлье. Тэр гайхамшигтай газар байна. За өглөөний мэндэ. Сайн уу Африка, сайхан өглөөний мэндэ. За энд ингээд лаглаг кемплдэг юм машинтай аялагч нар бол хаасаагүй. За өнөөдрийн спешиал онцгой зүйл бол тэнд харагдаж байна. Бүгд өөртөө үзье. Энэ бол өнөөдрийн спешиал дүрс видео байх болно. За энэ бол байгалийн гаралтай тогтоол ус биш. Нутгийн одоо энэ ложи хүмүүс энд тогтоол усыг үүсгэсэн байна. Тэгээд ус шахаж өгд юм байна. За энэ хавьд байдаг одоо ойролцоогоор 300 орчим заан энд ирж ундаалд юм байна. Ганцхан заан гэхгүй маш олон төрлийн амьтад. За Ботсвана гэдэг бол өөрөө тэр чигтээ зэрлэг байгаль байд юм байна. За хүн амын тоог ингээд судлаад чинь ерөөсө 3 сая 200 мянган хүн амьдардаг гэж байна. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ? Энэ газар нутагч нь нэгдүгээр донгон зэрлэг байгаль. Тэгээд амьтдын хувьд үнэхээр одоо таатай үржих, өсөж үржих юм таатай нөхцөл байдал нь бүрдсэн газар юм байна. Тэгээд энэ Зимбабве бусад улс орнуудаас ойр хавийн цэцэрлэг хүрээлэнгээс энд ирж одоо ус ундаага залгуулдаг гэдэг чөдөр нутгийн хүнээс сонслоо. Үнэхээр гайхалтай. За тэгээд өчигдөр орой би санаандгүй явж байгаа энэ газар ирсэн. Тэгээд юу вэ уулна би $30 нэг газар хонно гэдэг бол маш үнэтэй. Тэгээд яалчгүй энэ газарт бол одоо байх ёстой байна гэж ойлгоод яа би итгэж ядчих байгаа юм чи. За тэгээд энэ газар маань ерөнхий дүрс байдлаар нэг иймэрхүү угаасаа энэ хаваар явж байгаа бүх адвентур аялагч нар энэ газраар дайрдаг юм байна. Тэгээ нэг зааны юм толгоор гэсэн. За тэгээд ийш орж явахдаа энэ хамн дээр нэг гоё зурагтай. Good morning. Good morning. За ингээд шууд ийш нэг одоо юу гэх шууд амьд байгалийн ориг байгалийн цэцэрлэг төрөл ингээл үзэж явах жишээтэй ийм орхоноос. Тагаац. За энэ бол Ботсванагийн нэгэн лож кемплинг газар байсан байна. Энэ газрын нэрийг нь би доор тавьчих.
За Chofi Forest Camp гэд campsite дээр унаад буцаа явж байна. Километрийн дараа Тасмалдаа орох байгаа. Нөгөө олон заанууд чинь бүгдээрээ тал тийшээгээ тараад явсан. Одоо энэ хаанихтэл идэ явж байгаа баг. Тэгээд буцаад оройд цайны усан дээрээ цуглардсан байна бүгдээрээ. За өнөөдөр кампилж байсан бас харж байна. Элсэн дээр унж байна. Өнөөдөр кампилж байсан бүх хүмүүс явсан. Йой. За нэг хүндийг барсан. Дахиад нэг хүндийг гараад ирлээ. За одоо энд 11 өнгөрч байна. Нэгээс өмнө энэ хүндийг барчвал цаа талд нэг тосхон байгаа. Тэр тосхон дээр очиж чаад жоохон цэнэглэнэ өөрийгөө. За энэ болохоор газар тариалангийн бүс байна. Шавшир. Нөгөө ахтар хөндий чинь шүү дээ. Энэ хөндий нэг 14 км байх шиг байна. Тэрний цаана нэг их урт нэртэй тосхон байгаа. Яг гоцол хүйтнэр байт. Станаг аминд орно шүү дээ. За нөгөө өнөө тосхон чинь энэ байна өө. Би ч амар том юм байгаа юм байх гэж бодоод ирсэн чи. Жижиг юм байна. Өдрийн хоолнд husband today in white man. I want for husband for white man. Sorry? I want husband white man. Oh, you don't have a husband? Yes. White one.
За явъя хөө. Удах юм бол энд ч одоо өгшөөгч нартай сууж магадгүй болохоор юм шиг байна. Нөхцөл байдал ер нь тийм л болох гэж шинжтэй биш шүү. За замдаа гарцгаа бүгдээрээ. За миний очих газар Ната гэж газар 195 км-ийн зайтай байна. Өчигдөр өнөөдөр нийлээд 130 км газар жийсэн байна. За өнөөдөртөө бол нэлээд явчихна бах. Маргааш оройд нэлээд нөгөөдрөөс л Ната дээр очих юм шиг байна. Тэгээ Натагаас миний очиж байгаа газар бас зайтай байгаа. 70 км-ийн зайтай. Дан шороогоор явах хэрэгтэй байгаа. Тэгээ уг нь бол цагаа хэмнээд замын машин дайгдчихъя гэж бодсон чинь ерөөсө тэр шиг удаан байхгүй байна. Нэг аз таарад 1-2 ачааны жижиг оврын ачааны машин тааралдал. Дээр нь уулын суучвал цагаа уулны хэмнэх гээд байдаг. Болж өгөхгүй байна. За тэгтээ нэг сайхан зүйл нь юу гэхээр яг энэ гоё Ботсванагийн онгон зэрлэг байгалаар явж байгаа болохоор бас энэ маань бас өөрөө надад бас их гоё кайфтай байгаа. I'm going Nata. Yes. Bye. За анх удаа юу зам дээр явж байгаа хүнтэй таарлаа. 100 км явчихад шүү дээ. За нэг авраг моднууд чинь эхнээсээ гараад ирлээ дээ. Бид нэр ихтэй тийм том биш байна бас. За нэнгэр бас аж ахуй эрхэлж байгаа. Уламжилт маягаар аж ахуй эрхэлдэг хүмүүс байд юм байна. За намайг бид явж хахад ийм модтой тэмдэглэгээ их байсан. Энийг ямар учиртай тэмдэглэгээ юм бэ гэж хүмүүс их асуусан байлээ. За энэ бол амрах цэг юм байлээ шүү. За одоо энд ингээ харагдчихэв. Доороо ингээд нэг халуун нартай өдөр сүүдэрт нь амрах тоглох зориулттай цэг юм байлээ шүү. Hello. Yes, I'm good. Ийм амрах цэгнүүд үе таард юм байна. Цуунаад анх удаа таарлаа. Зэрэг гэж хинээс сочаастал явж ин та. За энд нэг юм нөхдүүдийг олж хараад цочлоо штэ. Гинт гүгээд харихлаар нь. За хоёр дахь өдөр анаа шарж байна. Энэ өргөх гээл байна л да. Ер нь нэг зураг даруулж маар байдаг. Холдоод болтгоо яах вэ? Тэр нь бол арай бага втерэн ашиг. Энэ бол том юм байна. За нэг ойртох гэж үзье. За яваад өглөө. Ойртолдгүй юм байна. Манай ямар ч нэг зураг дарахын дараад авлаа. Жоохон холоос тарчих шиг боллоо. За нэг иймэрхүү цочоотой л явж гин та. Өдөрт нэг цочоод л явж гин юм бол. За цаашаа явцгаая. Одоо бас болоогүй бас заантай тар дахиад магадгүй. Заантай тарах юм бол дахиад нэг гой зураг дарах гэж үзнэ.
Заах. Заах. Жинхэнэ одоо юу зэрлэг байглаар яваад байна гэсэн чинь одоо л дөнгөж эхэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо яг онгон зэрлэг байгаль тулж ирж байна. Тэгээ надад өөр сонголт байхгүй. Явна. Угаасаа шийдсэн байгаа. За одоо урагшаа 100 км-ийн дотор ямар ч сум сойрон хүн бараа байхгүй юм байна. За тэгээд энэ амрах цэгийг бараад тэгээд өнөөдөр отоглидоо код одоо бас хангалттай явчлаа бас. Хамаагүй ядрах юм бол бас маргааш явж чадахгүй юм байна шүү. За тэгээд сайхан хоолнд байгаа. Миний нөгөө баллонтой газ, уулын газ манд дуусчихсан. Их балаа юм болоод байгаа. Тэгэхээр одоо гал түлж хаалцаагаа хийн. Тэгээд ч юу н гал түлэх хэвчтэй. Энэ зэрлэг байгаа л учраас бас амтд бас галаас дөрвөн. За тэгээд бүгдээрээ сайхан отголцгоё. За ярд дуусаагүй байтал дахиад их 2 ханаас өргөж байна. Оо хөөх. Энэ зэргийн багт болчихно. Оо лаг. Чи гол нь айгүй төвхтэй н хардаа. Хажууталтаа амар өндөр өстэй болохоор отоглоход айгүй хэцүү. Тэг яг ийм тодорхой нэг жоохон зориултын байвал айгүй амар. За ашгүй. Хоолндоо ижтэй захангал төлөөд амарна. Nice. Кэмпэцчлээ. Тэгсэн чинь тэр урд талдаа манай найз идэвшилж байна. За ямар ч нэг жоохон гал төлөөд авлаа. За ингээ халуун цогон дээр нь хэсэг тавьчих. Тэгэл болчих учиртай. Энэ зөлгийн юм уу дор хайлах байт. За бэлэн гомгоо жоохон тушаагтай холчлоо. Тэгэл ингээл өнөөдөртөө аргалчий. Тэгээ тэнд өндөг байгаа өндөгтэй холиод. За тэгээд унтах шиг хандандаа ихтгэл шиг амраад авъя. За дажгүй. Энэ зэргийн хоол идчихээ тэгээд. Тэрийг харж байна. Оо тэндээс хас гараад ирж байна. За хөлсөө гаргал сайхан хоол итлээ ёо.
сайхан боллоо. Иргэн тойрон баахан анааш. Өчигдөр зан өнөөдөр анааш. За маргааш арслан арчихгүй байгаа. Амьд мэндэл зорьсон газар очиж байгаа да. За миний зорж байгаа газарт бол арслан байхгүй ямар ч нэг ямар ч лээсэн. За унтах тийшээ хандъя да. За тэгэхээр би та нарт Ботсванагаас эхний үзэх газараа танилцуулъя гэж бодлоо. Та нар бол сайн мэдэхгүй байгаа хаашаа явж байгааг маань. Тэгэхээр би сайн судалж үзэж байгаа тэрэн дотроос хамгийн надад таалагдсан онцгой газар руу явж байгаа. Энэ бол одоо Ботсванагийн зүүн одоо хойд хэсэгт байрладаг Мактакадик тоо гэсэн нэртэй одоо ийм маш эрт дээр үеэс одоо эрт дээр үе оршиж байсан нуурын одоо тэр ландшафтыг үзэхээр явж байгаамаа. За энэ нь одоо маш олон мянган жилийн өмнөөс одоо оршиж байсан. Одоо бол огт усгүй болчихсон. Тэгээ юугаараа онцгой байдığım бэ гэхээр ерөөсөө ландшафт нь ерөөсөө цав цагаан ландшафттай. Өглөөч тэр, оройч тэр, өдөрч тэр цав цагаанаараа байдаг. За тэгээд яг би бол тэр газарт одоо яг ингээд эргэн тойронд нь цав цагаан одоо ийм газар тэнгэр нь ингээд цав цагаанаар нийлсэн тийм газарт дугуйгаа унаад ингээд явахыг ингээд үнэхээр их хүсэж байгаа учраас тэр зүг рүү явж байгаамаа. За тэгээд их том хэмжээтэй юм байлээ. Европ ТV-ийн твдүүдийг хамгийн жижиг улс болох Швейцар улсын одоо газрын зурагтай тэнцвүүц хэмжээний маш том газар нутгийг хамарсан тийм газар юу байгаа? Үтгэлэнтэй газар байгаа. Тэгээд одоо яг энэ явж байгаа замын маань одоо 100%-аар ингээ үзэх юм бол нэг 20% нь одоо шорон замаар магадгүй бүр элстэй замаар явж магадгүй юм шиг байлээ. Тэгтээ яах вэ? Явна. Яаж иж байгаа л очин тэр газарт. Тэгээд надад бол яг одоогийн байдлаар бол Ботсванад өнгөрөөсөн 2 хоног бол зүгээр адал явдалтай маш гайхалтай болж өнгөрч байна. Тэдийг 14 хоногийн хугацаанд аялж байгаа ч гэсэн эхний өдөр яг зэрлэг байгаль дээр би заан үзлээ. Тэгээ зэрлэг байгаль дээр явж байгаад анааш үзлээ. Нэгсэндээ одоо надад ингээд төрж байгаа мэдрэмж бол ингээ яг тэр чигтээ ингээ зэрлэг байгаль дээр явж байгаа гэдэг мэдрэмж маш их одоо ийм одоо юу гэх юм гоё мэдрэмжийг өгж байна. Одоо та нар ингээ хойно харж байвал одоо яг энэ тий зэрлэг байгалийн бүс тий анхааруулах болгоомжлохыг сэрэмжлэхийг одоо сануулсан байна. Тэгээ эсэргээрээ бас надад өгж байгаа яг энэ мэдрэмж нь бас их сонирхолтой сонирн байна. Тий.
За өглөөний 7 цаг 26 минутад өнөөдрийнхөө аяллыг эхлүүлж байна. Өглөөний мэндэ анаашгүй. За миний явж байгаа газар бол Анаашны өвлөгийн нутаг юм байна. За Ната хүртэл 138 км. Өнөөдөртөө очиж чадах нь. Тэр урд тартаа ямар нэгэн том амьт юм байна. Бууг юм уу даа. Жаахан суугаад. За одоо утгагүй цочоод явах шүү. Хурдаа нэмлээ. Тийм. Шүтэр цэцгийн хүндэлвэн чимээ дусар болсон чимээда. За ерөнхийдөө Ната хот хүртэл 120 км-ийн зай байна. Тэгээд байгаа уух зүйл маань ердөө энэ байна. Тэгээд ер нь бол эндээс замын машин дайгдъя гэж бодож байна. Гол нь одоо уух зүйл байхгүй. Дээрээс нь замд ямар ч тосхон байхгүй байна. Тэгээд гол нэг очих байгаа газар маань нэлээд зайтай. Дээрээс нь нэлээд ирчиж хүнээрийг зарцуулах учраас ер нь бүх талаараа цаг хугацаа жоохон хожихгүй болохгүй болчоод тэгээ эндээс замын машинд дайгдаад Ната хот хүртэл явна. Гол нь замын машин маань авах нь л гэдэг байна. За нэг зогсоод л үзье. Хэр удах нь харъя.
статстай байлаа. Zimbabwe. Where are you from? Zimbabwe. Oh, Zimbabwe. Hey. Oh. From Kenya. This one from Oh, Kenya. Kenya. Yeah. За Zimbabwe, Kenya хоёр одоо найзтай болсон. Замдаа энэ хоёр маань хил гарч явах гэж байгаа юм байна. За тэгээд НАТО төрөлтөд хүлгээр болсон байна. Би бол азтай байлаа. Энэ хүрээ харж байна. Цэцэг тэр бол. Okay. Big desert. За ямарч надад яваад ирлээ. Манай хүн намайг энэ хүртэл саадгүй сайхан аваад ирлээ. Do you like this one? I like it. Good? Good bicycle? A good bicycle. I'll go to Mongolia one day. Yeah. Oh, nice man. За ийм сайхан унаа гардаа гэдэг ирсэн ш. 11 цаг өнгөрч байна. За НАТО хотоос баахан ус базаад явлаа. Жохон хоол хүнс базааж яваа. Тэгээд гараад явж байна. Одоо Маккадикади фанс эндээс 100 хамгийн ихтэй 150 км-ийн зайтай байгаа. За тэгээд ернийх нь одоо нэг 90 км газар нь бол тасмалаар явна. Тэгээд 60-70 км газар дан шороогоор явах юм байлээ. Тэгээд за ямар ч зүйлээс явж илээ. Өнөөдөртөө бол нэг камплах байх та. Makola kuru kamata ga o thape ga o tsolo thapa o reng kubo go siana. Your road is a good one. You go so smart. Good road. Good road. Safety. Good. Yes, safety road. He's still using this. If Yeah. there is animal, he will tell you or no. There is animal other side. You get there, don't go like this, go like this. Yeah. Зүүдэл гэсэн. Нэг дугуугаа нөхчөөд дараагийнхыг нь нөхч юм. Хоёулаа гарцсан байна. Амьдралдаа хизээч юм тэнэг шийдвэр гаргаж байгаагүй. Энэ замаар явсан хамгийн тэнэг шийдвэр байлаа.